сайн сайхан байхыг л бэлэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо нутгийн арслан, шинэ арслан гараад ирж байхад ороод ирж байгаа чинь би яаж үгүй. Бэн бутган арсланд хийж гисэн загвар байхгүй. Надад затвар ингээд харахад их гоё байгаа. Тэгээ Батбаяны арслангийнхыг хийж өгч чадаагүй. Үзэгч төмө олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би бол Өрөнгө аймгийн Хожирч сумын харьяат аав ээж минь бол одоо Өлзийт сум яриад Өрөнгө Өлзийт сумын ийм хүн байна. Тэгээ Улаанбаатарт орж ирээд нэг 10 гаруй жил болоод ингэ сайхан төмөн олондоо энэ сайхан үндэсний дээл хувцс малгайг өвөл зөний харна. Тэгээ дээр нь сайхан бөхчүүд урлагийн сайхан энэ маструуд алдартангуудын сайхан хувцсыг урлаж өгөх юм. Бөхчүүдийн малгайг бол нэгдүгээрт нөгөө харагдах байдлаас нь шүү дээ. Тэгээ энэ хүнийхээ төрхөнд тохируулна бас бүхий малгайны орооны өндөр нам, за туурганы өндөр нам гэх мэтчлэнгийн. Тэгээ тухайн хүний өөрийнх нь хүслийг бас давхар яриулж тэрийгэ мэдж. Тэгээ тэр хүнд яг ийм малгай хийж өгье гэж эхлээд хар зургаан гаргана. Тэгээд зөвлөсний дараа тэр малгай хийн. Миний аав өөр аймгийн зан хүн байхгүй юу? Бүр 56 наснда сумдаа төрүүлж ил аав минь дүү аймгийн хурц заслан гихч бүхий удан байгаа ч аавын талаар ижийн тал болохоор ийм уран дууч одоо хөгжимч юм уу. Тэгэнгүүт нөгөө бүхий малганд юу шингээх үг бодоод эхэлнэ үстэй. Тэгээ би чинь багшны том эрен бүчи багш нараас багцаа аваад бурхны энэ одоо чандман эрдэнэ, норов эрдэнэ ямар утгатай хас тэмдэг ямар утгатай гэдгийг одоо мэдэж асууж тийм ээ ярианы дундаас нь мэдэж аваад тэр болгоныг нэг малгантаа шингэж өгдөг байхгүй. Жишээлбэл одоо энэ оюун бол авраг арслангийн малгай байна л да. Тэгээд нэг авраг хийж өгсөн. За энэ арслан бол ороо намхан хийнэ гэсэн. Тэгээд өнгийг бол энэ дан шараар хийлгэнэ гэсэн. Энд мэдээж өөрийнх нь л одоо нэг бэлгэдлийн өнгө байхгүй. Тэгээд жишээлбэл одоо энэ 5 дишээ буусан энэ хаалц болох ингээд тэр бадамлынхаа цэцэг бурхны сентид заларч идэг бурхны ширээн заларч идэг бадамлынхаа цэцэг бэлгдэж ингэж хийж гэж. Дээр нь энэ нүднүүд ба штэ. Энэ нүд нөгөө отго жинсэн дээр байдаг. Нүд. Энэ эрхэмсэг шууны одоо тавхсны өд мөдний нүд юм дээр байж идэг штэ. Тэрийг бэлгдэж хийж гэж. Яагаад тэгэхээр эрхэмсэг байх сайн сайхан байхыг л бэлэгдээд байгаа шүү дээ. Тэгээ ингээд том болцоо жижиг болцоотой ингээд суурга мэт. Аливаа юмны оргилд хүрэх болтгой гэсэн юм бэлэгдэл мэ. Тэгээд дээр нь ийм хатуу чулуу мэт хатуу. Тэгэхээр энэ хүний эрүүл мэнд санхүү одоо юу тийм те амьдрал ахуйнууд чанга хатуу зөв сайхан байгаасаа гэж. Дээр нь бол энэ гоё дөрвөн тал ба штэ. Дөрвөн талыг гоё ингээд матсан байгаа. Тэгээ ингээд харах юм бол эн чинь гоё цэцгийн дэлбэр хөө харагдаж байгаа ч тийм. Одоо зарим нь бол бүр жоох ингээд ангаалгаад ингээд өмсөх бүр гоё харагдав. Бөхчүүд болгон за би тийм жилд хийлгэнэ малгайгаа. Мөр жил гарахаар, луу жил гарахаар хийлгэнэ. Бүр цаанаас. За надад яг тийм өнгөтэй. Тийм өнгө ороогүй хаар өнгө ороогүй улаан өнгө оруулахгүйгээр ингэж хийнэ гэдэг. Хүн болгон тэг тусгай захиалгатай. Одоо оюун бол арслан хийлгэсэн одоо энэ малгайд байж нэ ирж аваагүй. За даш харцаг хийлгэлээ. Мөнгөнбаатар харцаг хийлгэлээ. Манай нутгийн Цэдэн Судам харцаг хийлгэлээ. За Бүрүүсийн зан хийлгэнэ гэсэн эзээр их юм байна. За тэгээд ахлах засуулууд ган тогоо ахлах засуул одоо ган төмөр хөлийн цэц цогцолдорч начин энэ төр гэлээ. Тэгэл аймгийн арслан заанууд өшөө цэргийн шинэ начингууд энэ жилийн шинэ начин заанууд гэд их хэлэх юм аа. Улсын харцах мөнгөрт нь харцах захиалаад өөр Монголоос найз нэг бүх юм алгаа Бэн бутган арсланд хийж гисэн загвар байхгүй юу. Тэг заавал яг бэн бутган арслангийн загвараар хийлгэрэй гэдэг энийг сая хийж хэвэнд оруулж байгаа. Энэ бас өөр Монголын хэлэн хоороор хийлгэнэ гэдэг. Үнэтэй материал, гоё материалаар хийлгэнэ гэдэг. Тэгээд жоохон яаруу 2 хоногийн хугацаатай ингээд орж ирсэн юм бол 2 малгай байгаа.
Би утасны цаанаас бие батхан арслан гэж яаж мэдвэ? Малгай хийгээд өгсөн. Одоо амжихгүй наадан болох чинь миний юу захиалга зогссон. Тэгээ ах нь ягаад амжихгүй гэсэн чинь хаалга цохиод ороод ирсэн. Тэгсэн өө нөгөө төрүүлдэг хүн байж тээ арслан байж тээ Баянбатаа гэдэг намайг манай хүн дуудахгүй. Тэгээ ингээ шагаас нь бие батхан арслан байдیں۔ Тэгэхээр ч одоо нутгийн арслан шинэ арслан гараад ирж яхад ороод ирж яах чинь би яаж үг өгөхтэй. Тэгээ бүр нэг малгай байсан чи хоёр малгай хийж гээд цаад шиг гоё дуулд юм билий. Тэгээ дуулдаг бол бүр юм ард малгай хүртэл хийж байгаа. Тэгээ нутгийнхаа аймаг дээр ард малгайгаа өмсцэн дуулж ин лээ. Энэ жил бас намайг завгүй хөдөө явж хад Батмагна арслан хүмүүс нь зайл малгай хэлэх гэдэг. Би ямар завгүй хөдөө явсан юм чинь. Тэгээ Батмагна арслангийнхыг хийж өгч чадаагүй. Олонний танил юм сайхан улсууд юм хийх чинь дараа нь ингээд телевизэн лээс наадам затвар ингээд харахад их гоё юм чинь. Дээл хуцсан. Миний хийсэн юм шүү дээ гэдэг. Гоё сайхан да. За миний хамгийн удаан хийсэн малгай бол энэ л дээ. Энэ киноны малгай байна. 13 дугаар зууны үеийн одоо тухайн үеийн татар цэргийн малгай гэж. Тэгээ зургийн дагуу хийхэд бол заавалчгүй яг адилхан хийх хэрэгтэй. Тэгээ энэ нөгөө яг кинонд яг нүүрэн тоглож явах цэргүүдийнх нь малгай гэсэн. Тэгэхээр энийг яг тэр зургийн дагуу хийх хэрэгтэй бил. Тэгээд энийг хийхэд эсгүүрийг гаргах, тэгээд энэ бүх ширээсийг хийх, тэгээд энэ нөгөө цавуу ороогүй байх хэрэгтэй, тааран даваагаар хийх хэрэгтэй. Тэгээ өмсгöd ийм Баатар Занжидын одоо л нөмөр. Тэгээ эн чинь гадуур нэг төмөр тоногнууд нь орох юм бил. Тэгээ өслөг ил хэцүү шүү дээ. Мэнхүү. Гэхдээ буужигнаа хамар амрал орно. Ахын олон жил шүү бойцсон. Тэгэл бас аллерги өгнө хэцүү. Дээр нь одоо жишээлбэл энэ ингээд хүн өөрийнхөө хуучин малгай өгсөн байхгүй. Одоо шал өөр хэлбэртэй нь орсон. Тэгээ энийгээр гоё монгол малгай хийгээд өгч. Тэгээ нэг хүний хуучин малгайг задлаад нэг өдөрч урагчих хэцүү. Юу хөлсмөсөн түлэгдээг болж гайгүй. Тэгээ муу арьсны түлэг урагт. Тэгэл энэ чи өсмөсний сэргэн. Тэгэл ийм гоё цоо шинэм шиг байгаа зү. Тэгээ ийм болгоод хийчих. Улсууд зарим улсууд нь бол яг шинээр чийлгэн л дээ. Их зөнхөл улсууд бол хуучин малгайгаа янзлаад гоё болгох тийм ээ. Хуучин шүүбэ янзлаад гоё шинэ хөрөн болгох ч гэдэм үү. Тийм улсууд их байна. Энэ сайхан Монголын одоо энэ энерги шингэсэн Монголын хямар золбоог бөхчүүдтэй байдаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр сайхан торгон ногоон дэвжээндээ тэгж сайхан цолоондуудаар гарч иж байгаа тэр сайхан бүхийн тэргүүн дээр миний хийсэн юм заларч яваа гэж үзэхлээр ядаж л хийхтэй хүртэл цавгийн хүртэл би шороо одоо хог тэр наахгүй шүү дээ. Маш цэвэрхэн хийн. Зүгээр энгийн хүний дээлийг хийсэн ч гэсэн би цав магунд бол жоохон утас хамт нэг наалтчихад хогглоо тэр аав шүү дээ. Тэгжээч тэр хүний эрхэм одоо хувцсан чинь зөв бодол юу чи шингэгдэж байгаа байхгүй.